чиглэлийг бол institutional macro болон macro цагийн бүсээр, том цагийн бүсээр, байршлыг бол дундын цагийн бүсээр location. Зөвхөн гүйцэтгэлийг micro цагийн бүс илэрхийлнэ. Ийм дараалтайгаар бид нар шинжилгээ хийх ёстой. Чарт харангуйтаа 30 минут 15 харж болохгүй. Дандаа чиглэл юу ямар шүү явж байна. Томоосоо дандаа жижигэрч байна. Тэгээ жижигээсээ томруулж байна. Томоосоо жижигэрн жижигээсээ томроо. Ингээ дандаа ингэж бүгдийг нь хослуулж харддаг. Харах ёстой. За, сүүлийн утга. Та бүхний тархиндаа хийх хоёр дахь утга. Эхний утга бол чиглэл бол том цагаар макро болон institutional macro капитал хуваарлтын юм цагийн бүс төр. Тэгээд байршлыг бол дундын бүс төр. Гүйцэтгэлийг бол micro цагийн бүст, жижиг цагийн бүст. За зах зээл institutional macro цагийн хүрээнд орчноо тодорхойлно. Макро бүс чиглэлээ тогтоон. Дундын бүст байршлаа сонгож, micro цагийн бүст гүйцэтгэл хийдэг шаталсан алгоритм систем юм аа. Энийг тогтоогоод аваарай. Цагийн бүсийн ойлголт. Бүгд хоорондоо уялдаа холбоотой. Өөр утгатай, өөр зориулалттай, өөр илэрхийлэлтэй, өөр хилэмжтэй. Тэгээд цагийн бүс болгонд суур үнэ тогтоож явдаг байхаа нь post impulse base гэдэг зүйлийг миний чарт зураг тайлбараас одоо та бүхэн маш их харах болно. Тэм учраас энийг бас юу гэдгийг ойлгоцсон зүгээр баха. Тэм учраас цагийн бүс болгон дээр суур үн гэж байна. Өөр утгатай, өөр зориулалттай. Суур үнүүд бол тогтож явдаг гэсэн үг. За тэгсэн чи яалаа? Монтли цагийн бүс төр орчноо тодорхойлно гэсэн тийм. Тэгтэл одоо ямар чиглэлд явж байна? Одоо ер нь бол даун чиглэлд явж байна тийм. Ийм чиглэлд явж байна. Монтли. За сарын хүрээнд бол мөнгө байршуулалт хаана орсон харагдаж байна. Энд орсон багц. За энд дахин зэнгэлсэн, дахин хүчээ авсан асуудал байна. Энд дахин хүчээ авсан асуудал байна. Тэгээд мөнгө байршсан учраас, мөнгө орсон учраас та нар харах юм бол доороо зүү байхгүй гоц. Ер нь зүү байхгүй. Энэ бол маш шийдэмгийн хөдөлгөөнүүд гэсэн үг байхгүй. Том хэмжээний капитал бол аль хэдийн энэ 2000 хавцаа ингээл орцсон байсан гэсэн үг. За энэ бол тэр үеэр ч нөгөө ковидын үе гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр үеийн мөнгө байршуул одоо хүртэл явж л байгаа гэсэн үг байхгүй. Одоо магадгүй зараа орж ирсэн байж болно. Баг зэрэг хээж орж ирсэн. Эрсдлийг тэнцвэржүүлсэн, ашиг авалт бол мэдээж орж ирсэн. Тийм учраас яах нь вэ? Ийм том хөдөлгөөн 15,000 пипсийн хөдөлгөөн орж ирсэн. Энд бол ашгийг тэнцвэржүүлсэн. Ашиг авалт явагдсан. Эсрэг арилжаа хийгдсэн. Зах зээлийн нөхцөл байдалтай тохируулж ийм зүйл явагдсан гэсэн үг. За орчин ийм тодорхойлт байна. За тэгсэн чинь Монтлигороор бүтэн ийм ойрын бүтэн жилдээ инээ хүртэл энд бол хамгийн сүүлд гүйлгээ хийгдсэн байна. Дахин мөнгө байршсан байна гэж ойлгож байна. Дахин мөнгө байршуулалт нэмэлт байршуулалт. Одоо нэмж штэ тэ капиталын хэмжээг нэмж өгч. Энд бол байршсан байна гэж ойлгож байна. За тэгэнгүүт одоо доошогоо чиглэлт. За weekly чиглэлтэйгээр явсан чи юу болж байна? Дөрөвний утга чи энд гараад ирлээ. За weekly болсон чи ингээ гараад ирлээ. Макро бус. Стил макро явж байгаа. За өөр хаана вэ? За хэдэн 7 хоног 1 2 3 4 5 6 7 8 9 17 хоног баг тий. 10 хэдэн 7 хоног гэдэг чинь баг 2 сар, сүүлийн 2 сар, 3 сар гэдэг чинь эхний улирал квартер 2-оос 2 дахь улирлаас дахин мөнгө нэмж байршуулсан гэсэн үг байхгүй юу? Жилд ч одоо квартер 1 2 3 4 гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 2 дахь квартераас бол
дахин мөнгө нэмсэн учраас хүчтэй тэлжээ. За энэ хэвд ашиг авалт тэнцвэржүүлэлт орж ирээд энд нэг пауз авсан байна тий. За тэгсэн чи яасан? Энд ашиг авсан учраас энд gap үүссэн байгаа шүү залуусаа. Ашиг авсан учраас маш том ашиг авалт мөнгө гараа явчихсан учраас тэрий чин дэлхийн нийтээр тэр капиталтай тэнцэх хэмжээний контрактууд байхгүй учраас gap үүсдэг. Огцом өсрэлт үүсэж байгаа байхгүй юу? Энэ ягаад за би та нарт одоо би бол өөрийгөө нэг зүйтэй ноцолцдог хүн гэж хэлсэн тийм. Нэг гоё зүйл хэлж өгье. Яагаад энэ зүү ийшээгээ ирчв? Яагаад gap гэдэг зүйл дээр ирвэ? Яг open, close, open. Цагийн бүс чинь open high, close low те. High low, open close шүү дээ. Яагаад энэ зүү ийшээгээ ирчв гэдэг утга бид нар энэ дээр орсон. За энд яг энэ дээр харж байгаад орж исэн байхгүй юу? Нэг сард тэрийг бол би сайн санаж байна. Надад рекорд нь байдаг. Яагаад энд орсон бэ? Яаж орсон бэ гэхээр энд ийм учиртай гэж дээ. Энэ gap гэдэг үйл явц явчихж байгаа те. Gap. Маш том хэмжээний зарлалт ороод ирлээ. Зарлалт. Тэнгүүт тэр зарлалттай шингээлт хийж эсрэг дарамт үзүүлэх buyers-ууд хэрэгтэй. Худалдаа авалтууд хэрэгтэй. Тэгжиж нөгөөдөл чинь зарна. Эрэлт нийлэлтийн зах зээл шүү дээ. Тэнгүүт маш том хэмжээний зарлалт үүсчихээр энэ худалдаа авагчд маань ингээд жижигэрчж байгаа. Одоо юу гэдэг хүрлцэхгүй байгаа. Эсрэг дарамт болж хүрлцэхгүй байгаа асуудал. Тэнгүүт эн чинь ингээд огцом хөдөлгөөн үүсчихэж байгаа байхгүй. Тэгэхээр яа гэсэн үг? Худалдаа авалт хийж байгаа капитал энэ том зарлалтыг барьж дийлэхгүй шүү дээ. Тэгээ энэ зарлалт нь ийм том зарлалт ороод ирлээ гэхэд энэ хоёрын хэмжээг нь л харалтаа. Дийлэхгүй байгаа шүү дээ. Тийм учраас зах зээлд огцом ийм өсрэлт үүсгэж байгаа байхгүй. Эний чинь ингээд бут дараа гарчиж шүү дээ. Бут дараа гарчиж дээ. Энэ юу ч болохгүй. Тэнгүүт зах зээл чинь эрэлт ба нийлүүлэлтийн зах зээл гэдгийг бүгдээрээ мэдэнтэй. Яг тэр нь юу гэсэн үг юм гэхээр за тэгвэл энэ том хөдөлгөөнүүдэд энэ чиглэлийн хөдөлгөөнд яагаад өсрэлт үүсээгүй вэ? Нэгдүгээр зах зээл нэг чиглэл рүүгээ ханарсан байж болно. Хоёрдугаарт гэх юм бол хүмүүс одоо дэлхийн нийт ийм ижил хэмжээний бас эсрэг дарамт байсан учраас эсрэг дарамт хангалттай байсан учраас шингээлт хийгээд удаанаар ингээд тогтвортойгоор ингэж явдаг. Хэрвээ зарах хүмүүс олдохгүй байсан бол зараа байхгүй байсан бол сэл байхгүй байсан бол энэ дахиад энэ хавьд gap үүсэх үс. Тэгтэл тэгээгүй гоц. Эсрэг дарамт хангалттай байсан учраас gap-гүйгээр бүтэн орж ирдэг. Одоо нэг та бүхэн одоо ингээд юм зарах гэжээвэл те. Эсвэл юм худалдаа авах гэжээвэл зүг зүгээр байж байгаа худалдаа авалт хийчихдэг үстэй. Заавал нэг зарах хүн хэрэгтэй те. Ямар нэгэн байдал одоо юу ч хийж бол. Эсвэл та нар зарах гэжээвэл яах юм? Юм зарах гэжээвэл худалдаа авах хэрэгтэй үстэй. Яг тэрнтэй ч адилхан. Энд ингээд зараа хийлээ, худалдаа авагчт нь жижигхэн байсан учраас давмгаадад ороод ирээд gap үүсчихэд. Тэгэхээр яасан байх нь вэ? Энэ хавьд гүйлгээ хийгдээгүй байхгүй юу? Энэ хавьд absorption буюу шингээлт хийгдээгүй. Одоо та бүхэн ингээ бараа зарж ивэл их хэмжээгээр бараа зарсан бол нэг илүү өгчлөө гэсэн утгатай байхгүй юу? За би жоохон бүдүүлгээр арай нэг ойлгомжтой байдлаар тайлбарлая л да. 10 ширхэг бараа өгсөн чинь те. Та нар 11-ийг өгчжээ, дунд нь нэгийг илүү өгчжээ гэсэн үг. Тэнгүү тэр нэгийг чинь үнэн дутаад байгаа сте. Тэ? Тэгэхээр энэ гүйлгээ хийгдээгүй энэ утга бол яад гэхээр институтд бол эсрэг дарамтаар одоо ингэж absorption хийгдэж, шингээлт хийгдэж явсан гүйлгээ биш учраас алдагдал болж хуурдаг. Тийм учраас тэр энэ алдагдлыг заавал очиж тооцоогоо хийнэ гэсэн. Та нар 10 ширхэг бараа зарах гэжээ 11-2-ыг 1-2 нь дунд нь ороод илүү тоолоод өгсөн ч байт юм уу те.
Тийм байх юм бол нөгөө илүү өгсөн барааныхаа мөнгийг авъя гин үстэй. Ойлгомжтой тий. Энэ бол логик асуудал. За тийм учраас яасан бэ? Зүү орж ирлээ. Гүйлгээ хийгдэггүй байсан нөгөө илүү зардлаа. Тооцоогоо хийж нөхөж орж ирж байна. Үгүй бол энэ алдагдчихчих гээд байна. Яг энэ явын хөдөлгөөн чинь. Алдагдчихчих гээд. Gap бол ийм утгатай байж байгаа.